Шинжлэх ухаан бол ноён оргил биш. Шинжлэх ухаанаар тайлж тайлбарлаж чадахгүй зүйлс. Энэ хорвоо дэлхий дээр минь олон бий. Би бол итгэнэ. Төрийн сойрхолт соёлын гавьяат зүтгэлтэн балжирийн догмит. Догшин хутагтын сахи ус. Олон жилийн тэртээ эмч миний биеийг үзээд зүрх чинь тааруухан байна шүү. Анхаараарай. Иймд арх дарснаас хол явж сэтгэлийн хөөрөл бухимдлаан дарж амгалан тайван аж төрхийг хичээх цаг болжээ. Хэд хоног амьд явъя гэвэл нөгөө зохиолч, уран бүтээлчийн романтик зангаа татаж, эгэл хүмүүний бод борог амьдралаар амьдарч, найз нөхдийн хүрээгээ хумх хэрэгтэй гэх маягийн зөвлөгөө өгөн тэрэ. Түүний харцнаас ажихад хайр дурлалын тухай халига цалигаатай шүлэг тэрлэгч хоройтой бололтой. Багада би дайм болоосай. Дандар шиг баатар болох юмсан. 10 Японы толгой цавчж алчхаад арх ууж гайхуулах юмсан гэж дайны жилийн хүүхэд насны гинэн мөрөөдөлтэй хамт эх орон газар шорооныхон төлөө цохилж явсан нөгөө гайхамшигтай гал халуун зүрх минь ингэж ганцхан хормын дотор гурил болох юм гэж хэн яахан санахсан бэлээ. Хайртай дотно бүхнээсээ хагдсан миний мэтийн амьтны зүрх яахан эрүүл сарвал байх вэ? Арх дарс уудагч гэсэн шүлэг зохиол бичиж өөрийгөө өөд татан урлаг уран сайхны ертөнцид орж гарч явсныхаа буйнаар харин ч овоо хэд насалсан босуу гэж бодоход тэрэгний хөгшин морь шиг зүтгэн намайг өдий олон жил чирч яваа хөөх юм уу зүрхэндээ баярлахаас өөр яахсан бэлээ. Зүүн уулан зэрглээтэд байна ай нанаа хөө. Зүглээд очсон чинь үгүйлээ байлаа хөө. Зүүдэн нойрондоо хоёулаа байлаа ай нанаа хөө. Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна хөө. Ийм хатуу хөтүү зовлонтой шар өдөр бор хоногийг нулимстайгаа хамт зүрхэн дундуураа урсган унаж боссон өдий насны эр хүн юуг эс үзгсэн бэлээ? Арав алхахгүй амьсгаа бүгэлчих гээд айл сахалтын да орхон байтугай гэрээсээ ганцаараа гарахаас ч эмээдэг болов. Хаа нэгэн газар унаад өгчихвэл үр хүүхэд минь зовно. Энэ олон согтуучуулын нэгэнтээ андуургадан өөд болсон хойноо эрүүлжүүлэх байранд очиж нүдний булай болж юу магад. Хаяа гадагшаа гарахтаа нитроглицерин гэдэг эм хэлэн доороо тавих. 3 кг-аас илүү хүнд юм өргөх, өксөр өөд газар явах, ширүүн салхины өөдөөс ам хамраан таглалгүй алхах аюултай гэж эмч нар зөвлөнө. Энэ янзаараа бол агаар амьсгалж, ус уухч хоройтой болох янзтай. Хорвоогийн ус уух хоногийн маань тоо цөөрсөн нь юм бүхнээс илэрхий. Хөх ногооны будан татаж, хөвчий модонд хөхөө шувуу донгодохыг сонссон ч ирж яваа цаг биш, буцаж яваа улирал шиг санагдана. Нэг үгээр хэлэхэд үхэл гэдэг үүдэн хоймрын зайд иржээ. Арслантай авдрынхаа дотор ороод суусан ч хүн ямар эрлэгийн элчээс нуугдаж чадах биш гэсэн шүү юм бодон яахаа мэдэхгүй арга тасран гэртээ гіврэн сууж байсан чинь нэг өдөр клиникийн 3 дугаар эмнэлгийн зүрхний мэс заслын их эмч дамдын сүрэн намайг яаралтай ир хэмээн утсаар дуудав. Учрын сайн мэдлгүй яаран сандран хурж очвол Дэлхийн эрүүл мэндийн шугамар Францын хэсэг эмч нар ирсэн. Та тэднэрт үзүүл гэхэн тэр
шинжилгээ өгч өгөхөд гомдлгүй гэсэн гарын үсэг зурж баймайжин очирт орж бүдүүн гуйныхаа артерийн судсаар дэлм хэрийн тороос шиг муртад урангаар гол судас хийлгээд зүрхэн сэтгүүрдүүлэн дурандуулах болов. Намайг тэрэгэн дээр хэвдүүлэн агалгааны өрөө рүү түрэн оруулах үед гавьяа жүжигчин дуучин найдламаг толгойноос нь бусдыг цагаан давуугаар бүтээчихсэн өмнөөс түрэн гарч ирэх нь хальт харагдаад өнгөрлөө. Хожим сонсвол зүрхээ сэтгүүрдүүлж дурандуулна гэдэг бол тийм ч амар хялбар гар хурууны үзүүрийн ажил биш байсан юмсанжээ. Үйлийн өрн ирвэл нэг нарийнхан судас дотроо анхаарахтал ямар ч авралгүйгээр мэс заслын ширээн дээр нүд аних эгцэгтэй шинжилгээ байжээ. Эцэг дээдсийн минь шүтэн мах гал 5 гомб бурхан минь толгой дээр байсан тулдаа л ам аврагдсан гэж боддог. Гэтэл шинжилгээний хариу гарч зүрхний тэтэм судасны хатуурал цусан хангамжийн дутагдал гэсэн онш тавигдж даруй түргэн Бээжинд очиж хөлийн шилбэний бүдүүн судсаан авахуулж зүрхнийхээ тэтэм судсыг солиул гэсэн зөвлөгөөг Францын эмчнэр өгөв. Зүрхний тэтэм судас нарийсан үед эм байдгүй мөнхийн ус уусан ч нэмэргүй тул мэс засал хийлгэхээс өөр гарц үгүй ажээ. Сураг сонсвол зөвхөн хагалгааны төлбөр нь ойролцоогоор 100 орчим сая төгрөг бөгөөд үүн дээр хамт яваа хүмүүсийн онгоц, буудал, хоол ундмтын бусад зардал, хагалгааны дараах эм тариа, шинжилгээний үн, орчуулагчийн хөлсийг нэмбэл багаар бодоход даруй 200 сая төгрөг хэрэгтэй бололтой. Төгрөгийн ханш чанга байх үеийн 200 сая төгрөг гэдэг миний толгойд байтугай ядуухан сумын банкны авдартч багтахааргүй их мөнгө. Ах дүү үр хүүхдийнхээ орон сууц, машин, тэрэг, гялайх, цайх бүхнийг үрж зараад өр зээл хийж угаад мэс засал хийлгэлээ гэхэд эдгэж ил аршаач билүү, үгүй ч билүү хэн мэдлээ. Өөхөх мөрөөрөө өөхөхгүй ядарч зутарсан муусан ах дүүнраа дэмий нэг хөлдөөн чирэн амь зуулгаас нь салгаж гуйлагчин болгоод цаашаа харвал яахав? Ингвэс 18-5-ын адгийн хар нүхэнд унаж өлсөж цангах, өвдөж зовхоос ч 7 дор нүгэл болно. Үүний оронд хажуу авирганыхаа хүмүүст гай бололгүй мөрөөрөө явж угаад нүд анив. Харин үхэхээс өмнө цуслан дээр бариулахаар эхлүүлсэн өвлийн байшингаа яаж игээд битүүлж охиндоо өгөөд дараа нь бурхан хэд хоногийн нас хайрлбал 40 хэдэн жил бичиж ноорголсон зохиолон засч редакторлон хэвлэлд бэлтгэе. Эндээ найдаж ноорг новшон задгаа хിവэр нь үлдээхв. Хожим хүмүүс учир начрыг олохгүй зовно гэж бодоод баг залуугаасаа цоохорлсон бичиг цаасаа онгочин хэд хэдэн номон хэвлэлд бэлтгэж эхэлвэ. Охин маань эхээс ганцаараа нас баг хань жилтэй болохын цагта үр хүүхдийн агаар салхинд гаргах гэхтэн цуслангийн байраа яаралтай бариулж дуусгахын тулд чимхээр хурааж хоримтлуулсан хэдэн төгрөгөө эмчилгээндээ бус байшиндаа зориулв. Өгсний дараа хойд нас сүнс сүүдэр гэж байдаг нь үний юм бол 26 наснда хорвоогоос бутсан хайртаг иргий отхон баяртайгаа Тиваажингийн цэцэрлэгт уулзах юм билүү гэсэн гордлого төрнө. Энэ ертөнц дээр бурхан богж өдгөр байдагт би бат нот итгэдэг учраас бурхан хүнийг хязээч хуурахгүй гэж боддог нэгэн. Орой дээрээ залан шүтэх, бишрэх, хүндэтгэж хайрлах юмгүй хүнийг ямар хүн гэх юм? Миний эцэг цөвөн цагийн босгон дээр шар шовтолсон лам хүн
Би өөрөө шашны төв таван ухаанд боловсроогүй ч Монгол улсын их сургуульд оюутан байхдаа талигаач гаадан хамбаар төвд хэл бичиг заалгаж Эрдэмтэн зохиолч Сэндэн жавын Дулан багшийнхаа амнаас дорн дахин хийгээд төвд энтхэгийн бурхан Шивашидийн сургаал гүн ухааны зах зугаас сонссон. Үзүүндээ сахиустай амандаан маань мэгзэмтэй хүмүүн учраас өөрийнхөө зөн согин зүүд нойрондоо үтсэн харсандаа итгэдэг. Түүнийг шинжиж тайлахыг хичээдэг. Номын сураагүй ч номхныг сурсан. Сэтгэлийнхээ элдв ад дэвийг номхотгож чаддаг нэгэн билээ. Хүн бүхэнд архичинч бай, хулгайчч бай. Аав ижи хоёр гэдэг амьд бурхан буй бөгөөтөл зарим нэгэн хүн бурханыг ихээ холоос ирээд байдаг нь надад сонин санагддаг. Жишээ нь усан дунаад живж өгөх гэж сандарч байгаа хүнийг гараас нь татаж гаргасан ачтан бол явчиг амьд бурхан мөнөөсөө мөн гэдэгт би итгэдэг. Талын малчны герт төрж малын дэргэд өссөн болооч тэрв алдрай бага наснаасаа бусдын зовлонг хуваалцсан нулимс унгаадаг өрөвчхөн хүүхэд байсан учраас энхүү миний зүрх оёг өвчтэй болсон ч гэж магадгүй гэсэн нэгэн онош өөртөө тавив. Эмчлүүлэх мөнгөгүйгээс хойш үхэхээс өөр аргагүй болсон бивэр өвчнийхөө онш эмчилгээний тухай гэр орныхондоо тодорхой ярьсангүй. Арав алхаж чадахгүй амьсгаа бүгэлчих гээд байгаа миний эрүүл мэндийн байдлыг эхнэр маань эмчээс дутуугүй мэдэж байсан ч дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу тул хэрхэн яагсан билээ. Дэмийл сандрахта уран бүтээлийн тоглолт хийж хэдэн төгрөг олох тухай ярихт нь би түүний дэмжээгүй тул нутгийн зөвлөлийн дарга нартай уулзаж тус дэм үзүүлэхийг гуйсан сураг сонсогдвоо. Хэдэн курс эм уугаад үз. Тэгээд би энэ чинь байдлыг харж угаад хэрхийг шийдий гэж эмч нар хэлсэн. Миний хонгор сандрах хэрэггүй гэвэл эхнэр маань нулимсаа арчин Чингис хааны тухай ном бичсэн дэлхийн олон том зохиолчид бүгд үгсэн гэдэг. Манай зохиолчдоос мөнх тэнгэрийн хүчин дор болон Чингис хааны нууц түүх зэрэг бүтээл хийсэн дэ маам эс эрдэн сан жаргал сайхан нарын хэд хэдэн хүн өвд болсон. Та галдан бошхтын тухай үхэл ирвээс үл эмээдүгэ. Бурхны шувуу хөх тэнгэрийн зарлиг үхэх хүнд хань хэрэггүй зэрэг ихс дээдсийн тухай хэдэн хатуу тарин мэт зохиол бичснээсээ хойш би чинь муудсан шүү дээ. Үүнээс хойш түүнээс цааш битгий тийм бэлэг дэмбэрлгүй хачин нэртэй зохиол бичээрээ хэмээн үглэх болов. Хариуд нь би үхээ хүрвэл бичсэн ч үхэн, бичээгүй ч үхэн. Бичлгүй үхснээс бичээд үхсэн нь дээр юм биш үү гэвэл эхнэр маань амьсгаа чинь хоолой дээр чинь тулчаад арга чаргаан барж ядж байгаа хэрнээ тис өөр дэмий юм хэлж байх юм. Одоо тоглож суудаг цаг бишээ. Ерөөсөө бүхэн өргөнд хандвийн тоглолт хий гэлээ. 20,000 төгрөгөөр билетээ зарсан ч 2,000 хүний суудалтай бүхэн өргөөг дүүргэнэ гэдэг амаргүй. Нар цаг 2 наашаа эргэлээ. Юу ч гэсэн хавар болж шувуу эрг. Хүний сэтгэл малын зоо 2 тэнийсэн тэр урин дулаан цагт миний зүрх эрхвиш засрах байлгүй гэвэл эхнэр маань та юун гинэн хүүхчиг юм яриад байгаа юм бэ? Шууд ирэхийг хүлээх ямар хэрэг байна? Тэд танд зүрхний эм тан авчирч өгөхгүй шүү дээ. Эм авчирч өгөхгүй ч гэсэн ирж байгаа цагийн өнгө гэрэл нарны илч энерги гэдэг хүний биед эмээс дутуугүй эрч хүч өгдөг юм. Чи хаврын шууд ирлээ гэдэг сайхан симфонийг мэднэ үстэй. Түүнийг сонсохлоор хаврын хөгжим шиг
хөх сэрхрээ салхи сэвэлзэн нутгийн минь уул ус зэнхэртэд явчихдаг юм хэмээн өвчнийхээ тухай яриаг энэ удаа хавар шувуу хөгжим гурваар дүүбүүлэн өнгөрөв. Дам сонсвол номингийн шагдар сүрэнгийн жолооч 2-3 жилийн өмнө Бээжинд очиж зүрхнийхээ титэм судсыг солиулах мэс засал хийлгээд одоо амьд сэрүүн ажиллаа хийгээд явж байгаа тухай одон жимд над хэлсэн ч бид нар жолоочтой уулзъя гэж бодсонгүй. Гэтэл санаандгүй явж байгаад нэг өдөр сайд нарын 2 дугаар эмнэлгийн зүрхний мэс заслын эмч Сэлэнгээгийн өрөөнд мөрөөхөн шагдар сүрэнгийн жолоочтой танилцсан яриад илгэлээ. Тэгсэн чинь май нэр би үхээд болсон хүн шүү. Муу авгаа минь дэргэд байгаагүй бол миний оронд бомбтай үнс чандрал Бээжингээс буцаж ирэх байсан юм гэж яриагаан эхлэв. Хэдэн жил тэргийн барьсны буйнаар манай шагдар сүрэн захирал номин компани миний эмчилгээний зардлыг дааж би Бээжингийн төв эмнэлэгт очиж өвчнөөсөө салсан юм. Яг хагалгаа хийх үед тэр ариутгал хийсэн мэс заслын өрөөнд хятад эмч нар авгааг минь оруулаад дэрэгдээ тусгай сандал дээр суулгасан юм билээ. Мэс засал 10-аад цаг үргэлжлэн зүрхэнд хөлийн судсыг тавьж хагалгаа дуусны дараа эмч нар орчуулагчаар дамжуулан одоо танай хүнийг тогоор цохиулна. 25 тоолохын хооронд ам орж зүрх нь ажиллахгүй бол шууд морг руу явуулна гэж хэлээд цахилгаан бороо шигмаар 1 2 3 гэж 25 хүртэл тоолон тогоор цохиулсан боловч мэс заслын ширээн дээр байгаа нөхөр нь огт хөдөлсөнгүйг нь. Эмч дам нуурхтай совлогч даруй дуудан ирүүлж үхтлийг моргд хийхийг тушаахад эхнэр нь эмчийн хөлнөөс зууран дахин тогоор хэд цохиулахыг гуйн хагацлын хар нулимс асгаруулжээ. Эмч тогоор цохиулаад одоо нэмэргүй. Наад хүний чинь цус одоо бүлхэрч бүлгэн ч гэсэн байгаа гэж уур таяа хашгиран хэлээд дахин цахилгаан бороохоогоор хэд хүчтэй цохиултал би цочсон мэт сарвгас хийгээд босоод ирэхээс наах нүр хөдөлсөн гэдэг. Ингэж л би муу авгаанхаа буйнаар өнөөдөр агаар амьсгалж орчлонгийн шороо хөдөлгөж яваа хүндээ гэж ярив. Хавар болж хэдэн номон хэвлэлд бэлтгэн редакторлаж Зуслангийн байшин маань дууссан ч зүрх маань миний сансанчлан тэгтлээ сайжирсангүй. Гэтэл нэг шөнө сонин зүүдлэв. Миний бие ихэд доройтон өвч маань хүндэрч мухрынхаа жижиг өрөөнд орон дээр адар ширтэн хэвтэж байх юм. Том өрөөнд хүмүүс найрлаж байгаа бололтой шуугилдан арх тамхины үнэр сэнгэнэн аяга хундаг харшин тулгах бөгөөд бүтэнд говийн догшин ноён худагт равжа зохиолч жагдлын лавг төрийн сүлд зурдаг зураач ойдов эрээн цавын яруу найрагч данзангийн нямсран тэргүүтээ олон хүмүүс архинд нэлээд халж согтсон бололтой дуун өндөр нам болон шүлэг унших дуулдана. Эх нутаг минь шүлэг шиг сайхан, эх орон минь дуу шиг сайхан, эргэх дөрвөн цагт амьд явах сайхан, эрээн цавд бороорох сайхан. Миний орны өмнөх явган ширээн дээр уухгүйг нь мэдсээр байж бурхны тахил адил ганц хундаг арх тавьсан нь талигачийн зургийн өмнөх эдээ будааны дээж мэт яоцгүй харагдана. Тэдний уншиж байгаа шүлгийн дотроос эргэх дөрвөн цагт амьд явах сайхан гэсэн мөр миний чихнээ ертөнц дээр төрсөн хүн гэдэг амьтан сав дүүрч саваан тулсан гуйлагчинч байсан хорвоогийн наран дор амьд явахын үн цэнийг
мах цусанд минь шингэтэл мэдрүүлв. Лавг опера хоолоогоор алтан ургалдаан хоолойгоор алсаас чимэн дуулан аялгууд зөөлөн игшгээрээ алаг зүрхийг минь жаргуулсан хэмээн чулуу гүплэж байгаа юм шиг нүргэлүүлэн дуулна. Ноён хутагтыг ирсэн дээр нөхрийнхөө хойтхыг уншуулж сандавилбал яасан бэ? Гэж хэн нэг нь согтуурхан өгүүлэхэд ноён хутагт чи амьд сэрүүн хүний хойтхыг уншдаг гэж ямар чөтгөрөөсөн дуулав? Энэ хүн чинь чиний санснаар үхэхгүй. Битгий эрт баярл гэж хэлэх нь их л тод сонсогдов. Найр эхэлсэн шигээ гинт тарж ирсэн хүмүүс уван цуван гарав. Ноён хутагт миний өрөөнд орж ирээд судсыг нь барьж үзснэ. Би чинь гайгүй байна. Ирэх сарын 20-нд хамрын хийд дээр хоёулаа уулзъя. Хоцорч хожимдолгүй очоорой гэж хэлчихэд гараад явчихав. Би түүний зүс царайг харахыг хичээсэн боловч гутлынх нь хоншоор дээлийнх нь хормоноос бусдыг олж үзсэнгүй. Өглөө босоод урд шөнө Аравжаа хотогт манайд ирж дарс таалаад ирэх сарын 20-нд хамрын хийд дээр уулзъя гэж болзоо тавиад явлаа гэж авгаадан хэлбэлээ. Тэр том хүн айл бүхэнд тэр бүр заларч хүн бүхний зүудэнд ирдгүй байлгүй. Дараа сарын 20-нд хоёулаа хамт явъя гэхэн тэр. Тэр өдрөөс хойш би хамрын хийд дээр очиж Аравжаа хотогтод мөргөхөөр аян замд гарах бэлтгэлэн хийж эхлэв. Хэвлүүлсэн шинэ хуучин хэдэн номоо цуглуулан барьж золгох нэг баранцд хадаг хөөргөд айлан эм тан бензин шатгууна базаалаа. Энэ үед эхнэр маань хадгаламж банкны баян хошуундах салбарын өр барагдуулах албанд ажиллаж байсан учраас гэрт орох завгүй хоёул гурвуул айлын хашааны хаалга балбан харанхуй шөн чамаагүй нохой төгжээ хоёртой нойргүй байлдаж явсан үе. Цаг завгүй хүний ажлыг таслуулж чөлөө гуйгаад яахав гэж бодоод эхнэрээ гэртээ үлдээн ганцаараа орохоор шийдэн Улаанбаатараас 18-ны өглөө үүр цүүрээр Далай сайн шанд хот руу хөдлөв. Тэгээд Төв аймгийн Баян сум буюу Майн төртөө өнгөрхийн алдад авгаар угаан удсахын би замд гараад явж байна гэвэл эхнэрийн маань хоолой зангирна. Хүнийг хайрладгүй та ямар муухай хүн бэ? Замд ганцаараа явж угаад гинт би ч нэ өвдөж иймээ болвол яах вэ? Тэгж ботсонгүй юу? Гэхдээ би ямар явж байгаа биш, машинаар явж байгаа болохоор амьсгаадна гэж санаа зовох хэрэггүй. Аравжаа хотгтын сахиус намайг харж байгаа. Би 100 км тутамд хэлэн дороо тавиад дажгүй давхиж явна. Сүлжээ барих газар бүрээс чам руу ярина гэж хэлээд утсаан таслав. Би бурхны авралаар аян замдаа амар мэнд явж сайн шандад ирээд охины доо бие совлон альжаал ядаргаагаан тайлж 2 хоноод яг 20-ны өглөө хамрынхаа хийд дээр давхиж очлоо. Өглөө эрт байсан болооч тэрв хийдийн хаваар машин тэрэг ховор хүмүүс цөөптөр үзэгдэнэ. Гол цогчин дугунд нь хурал хурж байгаа бололтой хэнгэрэг цан дуугарах сонстон. Би тэргнээсээ бууж эрх хадгаан өвөртлөн гол сүм рүү ажуухан алхаж явтал нэг залуухан гэлэн өмнөөс тосон ирж сайн явж ирвүү хэмээн гар барих зууран. Таны сүүлд бичсэн нэг хөөрхөн өгүүлгийг уншиж гялайсан шүү. Гар чинь халуун, би чинь сайн байгаа юм байна.
Би энэ баруун хоошоо дэмчгийн хийд, дэлгэрийн хийдээр орох давхар ажилдаа явна. Гэх мэтийн зүйлсийг өгүүлэн яриа задгаарах янзтай болоод ирэхийн алдад цагчин дуганд очиж хурал номд даган баясах гэж яарсан би залуу хүн байж юун ч олон үгтэй гайхалв гэж тэр шам бодох зуура мөнх хуврагын атгсан халуун алганаас гараан бараг суг татан авч яарсандаа баяртай ч гэж хэлж амжилгүй цаашаа хөлөө зөөн ажуухан алхаж явтал цагаан жип барьсан мөнх ламтан миний хажуугаар гар даллан давхин одов. Тэрэгнийхэн дугаарыг харвал 18 ОБТ гэсэн хэдэн үсэг тоосон дундаас хальтхан үзэгдэхэд саяын залуу гэлэн чинь энтхийн хүн байжээ гэсэн шүү юм бодоод хоцорлоо. Дуганд орвол даллага авч дуусаад хувргууд мандал өргөн оройн ирүүл уншиж байлаа. Би даллагны сунтгаас адис аваад залбирэн зогсжээ байтал түрүүчийн сэргэлэн алагнууд гойлог тэгшгэн биетэй цагаан жиптэй ламтан чинь миний нөгөө уулзахаар зорж ирсэн ноён худагт Равжа маань байсан биш үү? Өвчнөдөө шаналн санах сэрэх маань үдээс хойш болсон би их хүнийг танилгүй таван ч үг сольж чадалгүй явуулчихлаа гэж үү гэсэн бодол толгойд гинт харван орж ирэв. Тэгээд яаран гарч тэргээ асаан хамрын хийдийн хойд хаттай дөрүлж дээр давхин гарвал аймагаас нааших замда ганц ч машины бараа тоос харагдсангүй. Тэгээд би аймгийн төвд давхин ирж замын уулзвар дээр зогсож байгаа цагдаа бүхнээс Улаанбаатарын дугаартай цагаан жип үзэгдсэн эсхийг лавлан асуусан боловч цөм толгой сэгсрэн сураг хэлэх хүн олдсонгүй. Тэр газраас уулзахаар болзон тэмцэж зүтгэж ирсэн би ягаад түүнийг анзаарсангүй вэ? Айл эсвэл худагт маань надад өөрийгөө танигдуулахыг бодоогүй юм болов уу? Тэр өдөр би дахин хамрын хийд орж ноён худагтын бясалгал хийдэг байсан номын агуйд орж гарan 2 цаг хэртээ сууж эрчинэрэг хүртвэ. Ньютонс авхайн жам ёс ааш араншингийн тухай олон сайхан шүлэг дуулал зохиосон агуу их арвжаа энэ агуйг оюуныхаа зулаар гэрэлтүүлэн бясалгал хийж суухдаа орсон гарсан хүмүүний нүглийг нэмэглэн өвчин зовлонгоос нь ангижруулах Нисванисын хорлолыг номхотгох Юлха бурхны зүрхэн тарныг адсалж арга найлсан гэдэг. Хариугүй амьсгал хураах гэж байгаа хүнийг гудас дэвсгэртэй нь хамт энэ агуйд авчирч хонуулаад сэхээсэн нэн саяхны төвөгч цөөнгүй байдаг. Би эмчилгээгүй болж худахны ирэн дээр очисон алд би амь насаан Аравжаа худагтад даатхан 9-тэй сөгдөн мөргөөд агуйнаас амьсгаацаар гарав. Агуйн хажуугийн жалганд ургасан сакурагийн цагаан цэцэг цомирлогоон дэлгэн алаглаж алсад явган зэрэглээ туналзна. Орхиод өгөхийн аргагүй орчлонгийн хавар зүрхэнд хөгжим болон эгшиглэнэ. Аравжаагийн сахиусанд мөргсөн тэр шөнө миний бие сэтгэл аривсч их л амар амгалан нойрсжээ. Өглөө босвол санааных ч юм уу цээж уужран хоолой төвөнхийн дээр бөглчих гээд байсан төө хүрхгүй амьсгал маань урт уудан болсон мэт санагдахад гарч орцны явган шатаар дээш доошо хэдэнтэй алхан өгсөж уруудж үзвэл үнэхээр би хөнгөрсөн мэт. Гадаа гараад сая хөлд орж буй хүүхэд адил гудамжаар ажуухан алхаж үзвэл амьсгаадах нь гайгүйж болсон юм уу гэмээр байлаа. Хөдөөнөөс Улаанбаатарт ирсэн даруйдаа шаасны 3 дугаар эмнэлэг дээр очиж зүрхний эход харуулбал эмч нар анх миний францчуудад үзүүлэх үеийн архивын зурагтай харьцуулан хараад таны зүрхний нарийнсан дитэм судас бараг эрүүл болчихсон байна. Та хаана ямар эмчилгээ хийлгэв? Тэр нууцаа бидэнд харамгүй хэлж өгөөч хэмээн гайхацгаалаа. Би хамрын хийдэд очиж Аравжаа хутгтын сахиусанд мөргөж амь насаан даатгаад ийхүү ужиг өвчнөөсөө салснаа хэлв. Хүн итгэл үнэмшил сэтгэхүүгээрээ өөрийгөө удирдах биенхээ оёг өвчнийг илааршуулж эдгэрүүлж болох тухай сэтгэл зүйн онол байдаг.
Та их шүтлэгтэй хүн үү гэж зарим хүн надаас асуудаг. Миний шүтлэг ном гүрэм гэж юу байхсан бэлээ? Яг үнэ хэлэхэд бурхан байдаг гэдэгт л итгэдэг. Хуучнаар бол мухар сүжигтэй мунхаг эр. Ноён хутагт равжааг шүтэж шүлэг зохиолыг уншдаг. Түүний тухай догшин хутагтын сахиус, чонын дурлал буюу оосор бүжгүй орчлон гэсэн 2 кино зохиол бичиж дэлгэцэнд гарган олны мэлмий сонорт хүргэснээс өөр хэлэх гавьтай юм ховорхон ивэл нэгэн хүн. Хэрхэн яаж өвчнөөсөн салсан тухай энэ бяцхан үлгэрэн нэг удаа өөрийн танил нэг том эрдэмтэнд итгээд ярьчихсан чинь "Гүй энэ зохиолчд гэдэг улс дандаа хүн үнэмшихэн аргагүй элдвээ юм зохиох юм" гэж урмыг маань хугалсан. Түүнээс хойш би энэ тухай хүнд ам ангайхан болсон юм. Миний үнэн худал хэлсний аль нь болохыг 3 дугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн компьютерт хадгалагдж буй архивын зураг болон лавг сүрэн, дамдин сүрэн гэдэг 2 их эмч гэрчлэн бойцаа. Хэн хүн итгэж үнэмшихэд төвөгтэй юмыг яах гэж бичээд байгаа юм бэ гэж зарим нь бодож магадгүй. Тэгвэл энэ хорвоо дээр бидний тэр бүр мэддэггүй мөртлөө мэдвэ штэ. Ядарсан сандарсан үед амьд орох шинжлэх ухаанч тайлж тайлбарлаж чадахгүй олон зүйл байдаг юм шүү.